Саналын хувьд чинь би л тэр үлээ санал тавьсан л да. Тэгээд би ч нөө Төгсөө Дөрийн театрт дуушнаар ажилласан. Тэгээд оюутан. Тэгээд тийм байж байгаад нэг морин хур наадам дээр төвшин төгс гавьттай нэг хамт дуулахаар болоод тэрний нийлгэн дээр нь би байж таарад. Тэгээд анх лигийг сонссон л доо. Яг тэр дууг дуулж байхад Тэгшиг баярыг Дөрийн театр дээр би очиж нийлдэг байсан. Тэгээд тэр үед Тэгшиг баяр анх төвшин төгс хатаа ингээд нийлж хахад сонсоод ер нь тембэр нь тий надтай нийцэх тий хамтарч дуулах нийцэх тембэртэй дууч юм байна гэж харж исэн гэж ярьсан л та гэхгүй. Тэгэл тэрнээс хойш ерөнхийдөө битэрийн хамтын уран бүтээл өнөөдрийг хүртэл ингээл тасралтгүй ингээд 15 жил болчихжээ. Зүрхнийг засах шуугаагаар ерөнхийдөө хүмүүст битэр танигдчих эхэлсэн л дээ. Бас их хөөрхөн хөнгөн хэмнэлтэй тийм дуу байсан. Одоо найдаж бахын аялгау яруу найрагч Баян өхөн шүлэг ийм уран бүтээлсэн. Тэгээд клипэн ч гэсэн сонирхолтой гоё клиптэй нэг залуу автобусны араас гүгээл идэг. Хичнээн ингээд уран бүтээл бид бүхэн ингээл гоё уран бүтээл, сайхан уран бүтээлийг ингээл ингээл зориод явж хат бид нар хэрвээ одоо хажууд тим хийдгүү хүмүүс хийдгүү байсан бол мэдгүй ямар ч чиггүй юм ийгэл явах байсан баг л та. Тэгээ мэдээж энэ бол өөрөө уран бүтээлийн, урлагийн яг цэвэр өрсөлдөөн явж исэн. Одоо ч гэсэн тэр өрсөлдөөн явдаг л байх гэж боддог шүү дээ. Тэгээд тэр өрсөлдөөн дунд ингээд ороод ирэхлээр зэрэг өөрийн гэсэн бас нэг өнгө маяг ч гэдэг юм уу те дуулах өөрсдийн арга барил ч гэдэг юм уу тэр бүх юм олж авахын тулд тэгэл уран бүтээлийг ингээд олон жил хийж ээж л бас багч гисэн юмыг л ойлгож авд юм байна л да. Тэрнээс яг тухайн тэр үед бол мэдээж за энэ ийм дуу гарчжээ. Энэ одоо юу гэдэг Батэрд ноён хоёр нэг ийм дуу гаргачжээ. Чи битээр бол ийм дуу гаргах хэрэгтэй шүү гэдэг юм уу. Ийм дуу хийх хэрэгтэй гэдэг. Тийм байдлаар мэдээж хандчихсан л та. Яг мэдгүй тэр үедээ бол тэгэл ямар ч гэсэн хамтдаа дуулаад гоё уран бүтээл гаргая. Ер нь л хүмүүс дууга хүргэе. Ер нь бол анх дуулж эхэлж байгаа болохоор хурдан л одоо тий хүмүүст хурдан сайхан дуу хүргээд олны одоо дуртай дуулахын сонсдог дуртай дуучин болох юмсан л гэж яг тэр үедээ бол яг зорж уран бүтээлээ хийдэг байсан. Цэцгийн мөнгөөрөө
яагаад дурдан цэнхэр орчинд дүүрэн жарахыг хүслээ чамдаа би хайртай болохоор чанар шүдэр ханграв чамбигээр эцэвэ дурдан цэнхэр орчинд дүүрэн жарахыг хүслээ чамдаа би хайртай болохоор чанар шүдэр ханграв чамбигээр эцэвэ Тэрийн хувьд бол өөрсдийн бас нэг үзэлтэй тий мэдээж дууг дуулахад яаж дуулах ёстой ч гэх юм уу. Мэдээж яг бүгдээрээ л адилхан ингээд нэг гурван бадаг дуу ингээд дуулаад байгаа боловч би тэрийн хувьд ямар байх ёстой вэ тий дуулж байгаа дуу нь өөрөө ямар байх ёстой вэ тий амьтай дуу гэж бас байдаг л байхгүй тий. Тэг яг тэгэхээр аль болох тэр амьтай тэр дууг л олж дуулах юмсан гэж хичээдэг зорддог. Тэр тийм зөрөгтэй алхмуудыг хийдэг хүүд тийм. Ер нь бол уран бүтээлтэй тэгж ханддаг. Анхны маань тоглолт болохоор Марл уусан шүн гэсэн тоглолт анх хийж исэн. Тэгээ Марл уусан шүн дуу маань ч гэсэн бас их хөрмөц дуу байдаг. Тэрний дараа бол бид хоёр чамайг би хайрлан дуулмаар байна гэсэн тоглолтоо хийсэн. Энэ хайрлан дуулмаар байна дуу бол маш одоо өөрмөц сонирхолтой бас хүмүүст хүрсэн. Уран бүтээл бид хоёр хамтдаа дуулаагүй бас 100 намла pop гэж сараа ихтэй хамтар дуулснараа бас хүмүүст бас илүү сонирхолтой илүү тийм дайчин тийм зоригтой шийдэн бичих юм уу зоригтой алхам хийсэн болов уу гэж боддог. 15 жил дуулаад 4 тоглолт хийсэн байна. Тэгээд ялангуяа сүүлийн 6 7 жил бид тэр уран бүтээлийн тоглолт шин цомгийн ажиллаж гэдэг юм уу. Ийм зүйл хийгээг байна л да. Тэгээд одоо энэ жил бас нэг тоглолтын ажил, цомгийн ажил гэдэг маш олон ажлууд. 18 он бол маш их олон ажлуудын одоо уран бүтээлийн ол зам гэхтэй тийм жил бол болно гэж бодож байгаа. Одоо ботхоор хүмүүс ер нь бол бид хоёрыг хамттан дуулахыг маш их хүсдэг. Хамтдаа л байж байвал бас би биенээ нүхдэг ч юм уу яадаг чинь те. Ер нь бол хамтдаа дуулсан дуунуудыг дуулах илүү сонирхолтой байдаг л та. Тэгээд тайсан дээр гараад дуулсан ч гэсэн бас би биенээ өгүүлээд итгэл тийм болчтой юм билээ. Уран бүтээлч дуучин талаас нь бол би мэдээж үнэлнэ. Яа гэх юм бол их шиг хоёрын хоолой бол маш гоё тийм тослог. Тийм өрмөц гэх юм уу. Ямар ч байсан их гоё тийм темпертэй. Ямар миний одоо темпер бит хоёрын темпер хоорондоо маш их зохицдог. Ер нь бол гоё сайн зохицож чаддаг. Нөгөө тэнэг хүн ихнэрээ магтана гэж ярьдаг бах те. Гэхдээ би зөв хувь уран бүтээлчийн хувьд бол үнэхээр гайхалтай, гайхамшигтай сайхан дуучин гэдэг үгийг бол хаанч хэлнэ л гэж би боддог. Тэгээд уран бүтээл дээрээ бол маш их анхаарал тавьдаг. Ер нь бол уран бүтээлийг холыг хардаг юм уу те. Ингээ харж юу яадаг. Уран бүтээлээ хийдэг. Урдгийн зам дээр тэр яг нэг завинд суугаад бие бинийгээ олоод ингээл өнөөдрийг хүртэл хамтдаа дуулаад, хамт амьдраад сайхан жаргалтай амьдрчээ. Тэгээд мэдээж хандаартай гэж хэлмээр байна.
달때 도친 일외해 무릎인 들때든 부치네 주세를 호르나치는 남아가 주든 스레 사나요다 Сыргин отын тахурер уснуле сетгел дургы хурын шохе симхин иред чирге юмболу Монган тахте дочин ирвехе Terdim buçine Tüsser fırnar çimin namaga Tutun siret sanayoda Хажуугийн гориг хариган урсаад байна харин бяцхан шүү чиргээ юу Онган тайлтай дуучин ирвэхэ мөрөхийн тэртэйдэн бүчнэ Зүсэр хурнар чимэн намага Зүтэн сэрэг санаёда Анир намсох түлэгтэй зүргийн Алтар хүрээр чамаага санада Отоо дэрхдих хуран шуухэ Отын ботон чиргэ юм болоо Монган тайлтай дуучин ирвэхэ Мөрөхийн тэртэйдэн бүчнэ Зүсэр хурнар чимэн намаага Зүтэн сэрэг санаёда Зүтэн сэрэг санаёда